Булган аймагт ардчилсан намаас нэр дэвшигч Амар Төвшин сонгуулийн тухай хуулийн 71-ийн 7 заасныг зөрчиж сонгогчдод мөнгө тараахаар амлаж байна. 2016 оны улсын хурлын 10 дугаар тойрогт нэр дэвшигч Амар Төвшин Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Нөхөрлөл Баяр нь сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 71-ийн 7, 70 дугаар зүйлийн 75-ын 2 заасныг зөрчсөн байна. 2016 оны 6 сарын 29-ний өдрийн өглөө 7 цагаас 8 цагийн хооронд Эрдэнэцэнд орж овогтой Батцорог, Ширнэн пүрэв овогтой Болор Туяа нарын саналыг татах зорилгоор Амар Төвшин, Нөхөрлөл Баяр нарын хүмүүс болох 2 дугаар багийн 2-ын Б1 тоот хаягт оршин суудаг Эрхэн Баяр. Уурын 100-нд ажиллаж байсан гэх Бямбар нэр нь мэдэгдэхгүй улаан хувцастай оюутан охин нараар дамжуулан Амар Төвшин Нөхөрлөл Баяр нарын төлөө саналаа өгөх юм бол мөнгө өгнө ажилдаа болгоно хэмээн амлалт өгч Батцорогийн 100 гарын алган дээр цэнхэр балаар саналын хуудсан дээр Амар Төвшин Нөхөрлөл Баяр нарын нэр хаана байрлаж байгаа хэрхэн түнд санал өгөхийг наривчлалтай схем зураг хэлбэрээр тайлбарлаж өгсөн байна. Яаж болсон юм жаалсан. Эрхмээр зорж ирсэн. За, энэ дээр хэн хэнийг өгч хэлж байгаа юм? Алиа. Энэ хамгийн дундлагтай зураараа хоёр. За, энэ дундлагтай зураараа гэсэн. Энэ юм. Тэгээ дундл нь энэ юм аа. Энэ шүү дээ хоёр дахь тий. Ингээ харлуулаа. Тэгээ нөхөрдөө яг. Тэгээ за, энэ болохоор энэ дээр Амар Төвшин гэж байгаа юм байна. Ийм гэсэн байгаа юу гэж байгаа. Оо гэсэн. За, тийм байна. Отгон даврын Амар Төвшин гэж байгаа юм. Энэ дээр нь болохоор ПН гэж тавьсан. Бүрсүргийн нөхөрдөө бас хоёр дахь. Дандаа хоёр дээр ч их сатаа байгаа юм шүү дээ энэ айлбал тийм ээ. Тэгээ одоо ингээд та нар яадаг одоо манай Батцорогийг бичиг үсэг мэдхгүйгээр нь далиндуулаад одоо үнэхээр өөрийг энэ хүний сонгох эрхийг хулгайлж байгаа байхгүй. Энэ бол угаасаа ноцтой хуульж ирсэн гэмт.